Цэгцийн технологи хөгжихийн хэрээр хэвлэмэл номыг захим хэлбэрт шилжүүлэх, түүнийг унших иргэдийн тоо олшрох болсон. Гэвч манай улсын хувьд номын сангуудын захим номын сонголт цөөн байдаг. Энэ нь нэг талаараа програм хангамж, технологи, нөгөө талаасаа зохиогчийн эрхийн асуудалтай холбоотой байдаг байна. Шинжлэх ухаан, эрүүл мэнд боловсрал гээд салбар бүр хөгжихийн хэрээр номын сангийн сан хөмөргийг байнга баяжуулж явах шаардлага тулгардаг. Улаанбаатар хотын Төв номын сангийн хувьд сан хөмөргтөө 350 орчим мянган номтой. Үүнээс тогтмол уншдаг ном нь 250 орчим мянган ном байдаг. Төсвөөс жилдээ 10 сая төгрөг, нийслэлээс 30 орчим сая төгрөгийн санхүүжилт авч номын баяжилтад зарцуулдаг. Авсан номоо төв болон салбар 4 дүүргийн номын сан руу хуваадаг байна. Баяжилтаар авах номын жагсаалтыг уншигчдын хүсэлтэд тулгуурлан сонгодог гэлээ. Тэр үйлчлүүлж байгаа иргэд маань бол энэ татгалзлыг бүртгэх энэ дэвтэр дээр бол ямар төрлийн ном одоо хэрэгтэй шаардлагатай байгаагаа бичдэг гэж байгаа. Тэгээ энэ талаар бас дэлгэрүүлээд ярил. Тэгэхээр энэ номын сангуудад бүртгэх, дагаж мөрдөх ёстой нэг юм бүртгэл маягтуудыг бол 2005 онд одоо боловсрол соёлын шинжилгээ ухааны яамны сайдын тушаалаар баталсан байдаг. Тэдгээр дэвтрүүдийн нэг нь бол одоо номын сангийн татгалзлыг бүртгэх дэвтэр гэдэг байгаа. За энэ мань бол өөрөө номын сангийн уншигч нар номын санд ямар номуудыг аммаар байна вэ? Ямар номуудыг худалдаж авах шаардлагатай байна гэдгийг бол бүртгэх зорилттой. Тэгэхээр Улаанбаатар хотын Төв номын сан бол 350 гаруй мянган номтой. За жилдээ бол 1000 орчим нэрийн 4-5 мянган номыг бол худалдаа авч номын баяжуулалтыг хийдэг байгаа. За гэхдээ нэг нэрийн номноос зөвхөн одоо 5 орчим ширхэг юм уу, дээдл нь бол 10 ширхгийг худалдан авдаг. За ингээд салбар номын сандаа бас номоо ингээд хуваарлана гэж тооцох юм бол нэг номын санд зөвхөн нэг юм уу, 2 ном л одоо тухайн нэр төрлийн номноос оногдож байгаа. Тэгэхээр номын баяжуулалт дээр яалтчгүй одоо хөрөнгө санхүүгийн хувьд анхаарах, харж үзэх бас шаардлага байгаа нь энд харагдаж байна. Бүхэн аль болох олон номыг цөөн дотор нүүдэлж авч ижил уншигчтай хүрэх гэдэг нь шүү дээ. 10-ыг авлах нэг номын санд 2 ном. Ингээл тэгэхээр 2 номыг чинь 2 уншигч орж ил аваад уншихад цаанаа хөрөлцөхгүй болчихж байгаа байхгүй. Тийм баяжил төсөө сар бүр тавьж өгж байгаа төсөийг нэмэгдүүлэх тал дээр бас анхаарч өгөөч. Номын фонд хамгийн гол номын сангийн гол баялаг бол ном шүү дээ. Хүүхдүүд төрш ном л уншдаг. Дэлхийд дахина интернет цахим мэдээллийн давлгаа хүчээ авч байгаа. Гэхдээ хэвлэмэл ном сонин шимтэн уншигчид байсаар л. Харин Улаанбаатар хотын Төв номын сангийн хувьд захим номын сан бий болох ажлыг судлан туршилтууд хийж байна. Одоо бол сканер дах байдлаар номыг захим хэлбэрт шилжүүлж байна. Ингэхээр уншигч номын текстээс ишлэл аван ашиглах боломжгүй болдог байна. Захим болгож байгаа номуудыг зургийн хэлбэрээр хийжлээхэд хүмүүс тэндээс текстийг авч ашиглахаар бол яах вэ гэдгийг бас бодолцох хэрэгтэй. Одоо хийгдээд байгаа захим номуудыг харахаар ер нь бол текстийг авч ашиглах боломжгүйгээр хийгээд байгаа байхгүй. Тэгээд тэрийг PDF-ээр хийх үү, EPUB форматаар хийх үү, форматууд нь дотроо сонголттой байгаа. Энэ юмнуудаа маш сайн үзэж судалж хийн. Улаанбаатар Монгол улсын хэмжээнд энэ захим номын сан гэж ярихаараа цаана маш олон асуудал яригддаг л да. Оюуны хэмжээний асуудал яригддаг, зохиолчийн оюуны хэмжээний газрын асуудал яригддаг, гадаад дотоодын ном гэх. Тэгэхээр энэ дээр бид нөр өөрсдөө бас олон одоо холбогдох байгууллагууд хамтарч ажиллах, зохиолчид, оюуны хэмжээний байгууллагууд, номын сангууд гээд ажиллах энэ дээр судалгааны ажлуудаа хийгээ явж байгаа. Улаанбаатар хотын Төв номын сангийн хувьд өдөртөө 300 орчим иргэн үйлчлүүлдэг. Үүнээс 20 орчим нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Тэдний хувьд номын санг өөрсдөө бие даан олж ирэхэд хүндрэл учирдаг байна. Тиймээс Мөнгөн завьяагийн автобусны буудал номын санг заасан тэмдэглэгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан хийсэн гэлээ. Гэвч хөгжлийн бэрхшээлтэй иргэд дэд бүтцийн асуудлаас олж гэрээхээ гаднах дэлгүүрт ч орж чадахгүй байгаа нь үнэн. Тиймээс гэрээсээ гараад номын санд ирнэ гэдэг бүрч боломжгүй зүйл байсаар л байна. Иглийн мэдээ уянга бэлгүүн нар бэлтгэлээ.